Монгол Улсын засгийн газар 21 100 буюу 21 аймагт 100 үйлдвэр байгуулах мөрийн хөтөлбөр баталсан. Тэгвэл үүний эхлэл болгож 60 суманд хуураас үйлдвэрлэх бага оврын төхөөрөмжийг суйрлуул харуулжээ. Сүүний үйлдвэрийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг Японоос авчирч үйлдвэр эрхлэх иргэдэд танилцууллаа. 2016 оны 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр хуурайсуу боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсныг иргэн сануулъя. 50 сая малтай Монгол улс 100-аас бусад цагт дотоодынхоо сүүний хэрэгцээг импортын хуурайсуугаар хангаж ирснийг өөрчлөх бизнесийн хамтын ажиллагааны эхлэлч мөн Токио хотноо тавигдлаа. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангаж зогсохгүй экспортлох зорилгоор Монголын Mongolian Dry Milk компани, Японы Pressai компанитай санамжчиг байгуулсан юм а. Тэгвэл ердөө 3 сарын дараа бодит ажил хэрэг болж байна. 60 сая малтаач жилдээ 40 тэрбум төгрөгийн сүү импортлж хэрэглэдэг манай улсын хувьд сүүгээ боловсруулан дотоодынхоо хэрэгцээг хангах, цаашлаад экспортод гаргах сүүний нөөцтэй. Энэ 60 сая малынхаа үр шимийг бол монголчууд бид бүртгэх ёстой юм. Тийм учраас Монгол Улсын засгийн газар мөрийн хөтөлбөртөө мах сүүний аяныг хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ мах сүүний аяны хүрээнд хэрэгжиж байгаа одоо арга хэмжээний нэг бол энэ хуурайс үйлдвэрлэх технологиг Монголдо нэвтрүүлж байна. Мөн одоо малаа бид нар эрүүлжүүлэхгүйгээр малынхаа одоо түүхий бүтээгдэхүүнийг борлуулна гэдэг асуудал бол дэлхийн зах зээл дээр борлуулах асуудал бол үнэхээр хүндхэн байгаа. Тийм учраас яг үхээр Оросын холбооны улстай бас мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бол үндсэндээ бол тохироод байгаа. Тэгэхээр инженериас эхлээд энэ мал эрүүлжүүлэх хөтөлбөр бол хэрэгжиж эхэлнэ гэж ойлгоо. Шингэн сүг хатах зориулалтаа энэхүү төхөөрөмж нь ажлын 8 цагт орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалan 240-өөс 620 литр сүг боловсруулах хүчин чадалтай. Сүг хуурай болгож чадахгүй байна гэвэл энэ сүү маань өөрөө хадгалах хугацаа маань маш бага байдаг учраас орон нутгийн хөдөө орон нутгийн гоё жишээ нь Говь Алтай аймаг гэхэд тэр сүг наашаа тээвэрлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр ердөө бидний гол онцлог төслийн маань гол онцлог болохоор орон нутагт нь аймаг сумд нь байрлуулад өөрөө болох юм л юм. Тоосруулах аргаар боловсруулсан сүгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортод гаргах бүрэн боломжтой, түүн дундаа Японы зах зээл нээлттэй. Монгол Японы эдийн засгийн түншлэлийн нэг гол агуулга нь өндөр технологиг нэвтрүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм а. Тиймээс Япон улсад 100 жилийн туршид боловсруулагдсан сүү хатаах технологи бас Монгол малын сүүг дэлхийн зах зээлд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Цаашдаа сүү боловсруулах үйлдвэрийг сум бүрт байгуулахаар төлөвлөсөн 2017-оос 2025 он хүртэл үргэлжлэх төслийн хүрээнд малчин өрхөд тогтмол орлоготой болохоос гадна 6,000-аас 8,000 тогтмол ажлын байр бий болно гэж тооцжээ. Эхний одоо орж ирж байгаа юм. Энэ үе шаттай орж ирнэ. Эхний орж ирж байгаа 60 үйлдвэрийг бол бид сүүний галт сайтай нутгуудаараа байршуулж одоо энэ үйлдвэрээ суйрлуулна гэж бодож байгаа. Өнөөдөр бас сургалт нь эхэлж байна. Японоос мэргэжилтнүүд ирсэн энэ аймагуудаас одоо бас энэ дээр ажиллах болсон хүчнүүд маань ирж гисэн сургалтаа хийгээ байж байгаа. Цаашдаа бол үе шаттай ингээд дараагийн сумдуудаа байрлуулаа явна. Энэхүү Pressai компанитай байгуулсан гэрээний хүрээнд Монголд эхний ээлжинд 60 ширхэг хатаагч машиныг оруулж ирэн туршилтын бүтээгдэхүүнийг гаргахаар боллоо. Улмаар бүх аймагуудад сүүний гарцаас хамааран тухайн бүсэд зохицсон технологиг нутагшуулна. Нийт 1000 ширхэг төхөөрөмжийг Pressai компани нийлүүлэхээр төлөвлөсөн. Зөвхөн сүү хуурайшуулахаас гадна жимс жимсгнийг ч хуурай аргаар боловсруулах боломжтойг үйлдвэрлэгчид нь хэлж байна.